Толгой яг л дундуур нь хөрөөдөж буй мэт аимшигтай янгнэж байна. Нүдэ нээхэд тос даасан бүдэг дэнлүүний гэрэл ялзарсан модны их хүмүүнэр хамар царвилаа. Шин И өөрийн гар руу хараад цочирдов. Хурууны салаагаар нүтгэн наалдамхай улаан цус урсаж байна. Энэ юу вэ? Би хаана ирчих вэ? Түүний ой санамж ивдэрсэн хайлс шиг эргэлдэж эхэллээ. Чөтгөр шулам ад зэтрүүд хүн төрлөختнийг ангуучилдаг харгас ертөнц. Харин энэ биеийн эзэн нь Бэйюн мужийн нэгэн өөдгүй танхаа хуйгаж бусдыг дээрлэхэж хог шар шиг амьдарч байгаад саяхан тушаал дэвшсэн гин. Гэтэл яагаад толгой нь хагарчихсан байдаг вүлээ? Тэр арай ядан толгоогоо өргөж харвал орны хөлд нэгэн төрхөн охин айсандаа чичрэн хувцаа тас зуран сууж байр. Түүний хажууд нөхөөстэй муу дээж өмссөн өвгөн гартаа цус туслах бүдүүн модон бороохой барин зогсно. Өвгөний гар салган нь чижирч нүдэнд нь үхлийн айдас хуржээ. Шэний нөхцөл байдлыг дорхноо ухаарав. Энэ биеийн өмнөх эзэн өнөө шөнө энэ ядуу айлын охиныг хүчрхийлэх гэж ирээд эцэгт нь бороохойдуулж ухаан алдсан бололтой. Үнэн дээр бол үхчихсэн. Харин оронд нь өөр ертөнцөөс ирсэн шэний сэрсэн хэрэг. Толгой нь ангаатлаа өвдөж уур нь хүрч байсан ч тэр өвгнийг буруутгасангүй. Харин ч охин гинт ухсхийн шэнигийн хөлөөс зуурм уйлж эхлэв. Эзэнтэй намайг ав. Юу хүснэ ав. Гой. Аавыг минь битгий алаач дээ. Охин цөрхрөм уйлна. Өвгөнч бороохоогоо алдаж амьдрал нь дууссан мэт гүлэрнэ. Шэнигийн дотор муухай оргив. Ямар гээчин хог ногшны биед орчих нь вэ? Тэр ядаргаатаагаар гараас авч за дуугүй. Зүгээр л нүднээс далд ороод өгөх үү гэж хэллээ. Яг энэ мөчид түүний нүдний өмнө хажирхалтай цэнхэр бичгүүд хүүн гарч ирэв. Систем идэвхжлээ. Одоогийн эзэмшсэн эрдэм яс хуглах барьц, төгс төгшин. Чөтгөр цавчих мэс, анхан шат. Сануулга. Та өөрийн насжилтаа золиосолж тулааны эрдмийн төвшингээ ахиулах боломжтой. Үлдсэн амьдрах хугацаа 34 жил. Шэний хөмсгөө зангидлаа. Амьдрах хугацаагаа өгч хүч авдаг гинэ. Ямар гээчин лоюрын систем бэ? Гэхдээ энэ чөтгөрийн ертөнцид хүчгүй бол маргааш гэхэд л хин нэгний хоол болно. Амьд явж байж л ирээдүг бодно мэдтэй. Тэр толгоогоо сэгсрэн өвдөгтөө тэсвэрлэн босоод хувцаа янзлан хашааны хаалга зүглэв. Юу овогт өвгөн охин хоёр түүнийг яагаад шийтгсэнгүй вэ гэж гайхан айдас дүүрэн нүдээр үднэ. Хашааны хаалгыг чихэн нээж гадаа гартал. Шүнийн сэрүүн садих бус харин өмхий ялзарсан махны үнэр хамар руу цоргом орж ирлээ. Гинт. Ашгүй дууссан уу? Одоо миний ээлж юу? Гих баргил хүйтэн кола чихнийх нь хажууханд сонсогдов. Шэнигийн хамаг бие хөшчөв. Тэр аажуухан толгоогоо эргүүлбэл хашааны буланд уур шиг том, бурчин зангирсан биетэй гихтээ нохон толгойтой аимшигт амтан сууж байв. Нохон толгойд чөтгөр. Түүнийг өндийн босгод шэнийгээс даруй 2 дахин өргөн сүрдмээр авраг бие тодров. Сүүдэр нь газарт аимшигтайгаар тусна. Дараагийн удаа хурдлаарай. Өсгөр уур хүрээд байт юм гэж чөтгөр хэлээд шүлсээ гоожуулан хашаар үзэтгэв. Шэний тэр мөчид аимшигт үннийг саналаа. Энэ биеийн эзэн зүгээр ч нэг авилагч биш. Харин чөтгөрүүдтэй хуйлдаж энгийн иргэдийг тэдэнд хоол болгон өгдөг урагч байжээ. Өнөө шөнө юу авогтын гэр бүл энэ чөтгөрийн оройн зоог болох ёстой байж. Шэний сандран чөтгөрийн замыг хааж зогсов. Хөөй хөгшөөн, өнөөдөр байхи. Би даяа өөр газар очиж идэ гэж тэр худлаа инээмсэглэн мөрөмдөр нь гараа тавих гэж оролдов. Гэвч чөтгөр зогссонгүй. Түүний үсрэхэг сарвуу Шэнигийн гарыг яг л байх шиг хавчин байлаа. Шэн авахтаа чи намайг тэнэг гэж бодоо юу? Дотор болсон бүхнийг би сонссон. Чи гэрээгээ зөрчлөө. Чөтгөрийн нүд улаанаар гэрэлтэж том ирүүгээ ангахад хурц шүднүүд нь сэрдсгийв. Тэгснэ тэр аврах том хөлөөрөө Шэнигийн хөвгий рүү хүчтэй тийрлээ. Түс хийх чимээ гарч Шэний яг л тасархай шуудаа шиг агаарч шидэгдэн хашааны хаалгыг ивдэн буцаад байшин руу унлаа. Дотор ирэхэд нь тэр чигтээ няцрах шиг болж амьсгаан тасрав.
Шэний шазан дээр ивхрэн хөвтөж цусаар ханиалгана. Үхэл. Хаяанд иржээ. Хашааны хан нуран унаж нөгөөх аврагч эдгэр байшин руу удаанаар алхан орж ирэв. Тэр хилээрээ соёогоо долоож хоолой тэд бэлдэж байна. Өвгөн охин хоёр буланд чичрэн орилогч чадалгүй болжээ. Шэний цусаа нулимж шүдээ 100 бослоо. Түүний нүдэнд айдас биш харин галзуурал тодров. За яах вэ? Ингээд тоглъё л доо гэж тэр шивнэлээ. Энэ амьдрал угаасаа л бэлэнд ирсэн зүйл. Үхэхээс айх хэрэг вэ нү? Үгүй. Хүний мах идэх гэж байгаа энэ адгуустай цусаа хольж байгаад чамаагүй үзэлцэх хэрэгтэй. Тэр нүднийхээ өмнөх цэнхэр дэлгэц рүү харлаа. Амьдрах хугацаагаар тулааны эрдмийг худалдаж авна. Шэний галзуу хүний нүдээр чөтгөрлөв ширтэж дотроо хаширв. Сонс. Чөтгөр завчих мэс. Энэ техникийг туртхан хөгжүүл. Миний үлдсэн бүх амьдралыг аваад намайг чөтгөрийн эрлэг олгоод айл. Түүний биеэс үл үзэгдэх аимшигт хүч оргилон гарч ирлээ. 34 жилийн амьдрал нь хормын дотор шатаж элдний эрдэн болон хуурч байна. Цэнхэр дэлгэцэн дээрх тоонууд гарзуурсан мэт эргэлдэж эхэллээ. 34 21 13 Шэнигийн нүдэн дээр түүний ирээдүй амьдрах байсан он жилүүд нь секундын дотор шатаж дууслаа. Тэгээд тоолоор зогсов. Миг. Түүнд амьд явах ганцхан жилэл үлджээ. Гэхдээ үүний хариуд системээс ирсэн мэдэгдлүүд араараасаа хүүрнэ. Та чөтгөр завчих мэс. Техникээр 8 жил тасралтгүй хичээлдэж анхан шатыг давлаа. 17 жил. Таны чадвар мэргэжлийн түвшинд хүрлээ. 29 жил. Таны элдний эрдэм төгсөрч оргилдоо хүрлээ. 33 жил. Та оргилд хүрсэн ч зогссонгүй. Элдний мөн чанарыг мэдэрч эхлэв. Шэний газарт хөвцээр баруун гараа үргэж харав. Тэр хөгшөрч арьс нь үржижсэнгүй. Харин ч эсрэгээрээ гар нь улам чангарч хуруунууд нь яг л элд барихаар заяагдсан мэт хүчихэг болжээ. Яг л 33 жилийн турш ганц ч удаа арх уухгүй, эмэгтэй хүнд ойртохгүй, зөвхөн элдэл далааж амьдэрсэн мэт. Түүний бие махбод дотроосоо тесрэх мэт аимшигтайгаар хуурчээ. Хашаанд нам гүм ноёрхон. Нохоон толгойд чөтгөр бүхтгөр нурууга тэнилгсээр үүдийг талхан загсав. Тэр саруугаараа хан түшээд өмхий үнэртэй хоншороо байшин руу шургуулв. Түүний шар ногоо нүд доторх хүмүүсийг хоол шиг л харж байна. Юу өвгөн хан налан чичирч нүд нь эргэлдэн ухаан алдахын даваан дээр байв. Тэр шэнийг цохиж унгаах зэрэгтэй байсан ч энэ жинхэнэ чөтгөрийн өмнө амьсгаагаач гаргаж чадахгүй хөшжээ. Азар чөтгөрийн харц өвгөн дээр удаан тогтсонгүй. Тэр илүү зөөлөн амттай харагдах охин руу ширтэв. Чөтгөр юу ч хэлсэнгүй. Зүгээр л урд сарууга сунган охиныг эргэж дохлоо. Айдастай хүлэгдсэн охин яг л сүнсгүй бие шиг гүлэрсэн нүдээр чөтгөрлөв атгаж эхлэв. Чөтгөрийн хурц хомс түүний нарийнхан хүзүнд хүрэх үед гинт хэн нэгний дулаахан гар охины бугуунаас барьж зогсоолоо. Охин цажин харвал шэний хөмсгөж хөдөлгөлгүй тайвнаар босож ирж байв. Тэр хувцсныхаа тоосыг гөвөөд яг л ядаргаатай ялааг хөөж байгаа мэдөнгөөр цаашаа бай. Булан руугаа очиод сууж бай гэж шивнэв. Охин юу болоод байгааг ойлгосонгүй. Чөтгөр хүзүүнээс нь атгсан хിവэр байхад яаж явах юм бэ? Чөтгөр шүдээ ярцайлган инэв. Уруугч навш. Юундаа яарсан юм? Дараагийнх нь чи байх болно. Яг тэр мөчөд байшин дотор мөнгөлөг гялбаа цахилж өнгөрлөө. Хүүтэн хурц бас дэндүү хурдан. Шэний гартаа элдээ сулхан унжуулан зогсно. Элдний үзүүрт ганц тусал цус бөмбөрөн мунлаа. Цусны тусалтай зэрэгцэн чөтгөрийн бүдүүн үсрэхэг гар тасраад газарт унчхав. Чөтгөр нохоо мэт гаслан аимшигтайгаар орилов. Тэр өөрийнх нь гар хизээ тасарсныг, шэний хизээ элдээ сугасныг ч харж амжсангүй. Чөтгөрийн атгалт судрахтай зэрэгцэн охин хан руу мөлхөж булан чигдлээ. Түүний нулимстай нүдэнд шэнигийн түрхэн нуруу яг л догшин бурхан шиг харагдана. Шэний ухаасхив. Тэр зүүн гараараа чөтгөрийн хүзүүний үснээс базаж аваад тэр том биеийг газарт хүчтэй савж унгалаа. Түс хийх чимээтэй зэрэгцэн чөтгөр дахиад л гаслах гэсэн боловч боломж олдсонгүй. Шэний нохоон толгой дээр өвдөглөн сууж, илдээ хоёр гараараа далаагаад шууд хоолоор өнд үрчхөв. Илд мах зүсэх чимээ гарч халуун цус оргилон шэнигийн царайг будав.
Гэвч түүний харц тайван бүр дэндүү хүйтэн байлаа. Шэний илдээ сугалан авч чөтгөрийн үсэн дээр цусыг нь арчив. 33 жилийн бэлтгэл. Түүний бие махбод чөтгөр алхахыг яг л усуухтай адил энгийн зүйл гэж хүлээж авч байна. Зүрхэн дэлссэнгүй, гарам чичирсэнгүй. Тэр эргэж харахад өвгөн охин хоёр түүнийг аврагч гэхээсээ илүү бүрч аимшигтай мангас харсан мэт ширтэнэ. "Шэн эзэнтэй, та толгоогоо боолгох уу?" гэж охин арай ядан дуугарав. Шэний толгой дохиод орон дээр суулаа. Охин түүний шарахыг боож байх зуур нүднийх нь өмнө дахиад л систем гарч ирэв. Оюун орсон нохоо чөтгөр устгаглаа. Чөтгөрийн нийт нас 175 жил. Үлдсэн нас 63 жил. Чөтгөрийн насыг өөртөө шингээлээ. Шэнигийн нүд томров. Системийн тайлбар доор нь тодхон бичээстэй байна. Чөтгөрийн насыг ашиглаж тулааны эрдмийг хөгжүүлж болно. Харин өөрийн насыг нэмэх боломжгүй. Тэгэхээр өөрийнхөө жинхэнэ амьдралыг үрэх шаардлагагүй гэж үү? Чөтгөр алж тэдний насыг булааж аваад түүгээрээ хүчээ нэмж болох нь биш шүү дээ. Энэ муу нохоон толгойд хүртэл 63 жилийн нөөцтэй байх нь. Тэгвэл энэ ертөнцид өөр хэдэн мянган жил амьдарсан мангасууд байгаа бол. Шэний гинтэл суглаанд хожсон ядуу хүн шиг баярлав. Түүний гарт одоо 63 жил байна. За байц. Ямар ч байсан эхлээд нэг 10 жилийг нь үрээд үзье. Шэний гартаа байгаа 63 жилийн чөтгөрийн насыг хараад яг л суглаанд хожсон мэт баясал төрөв. Тэр шууд л системээ төгчүүллээ. За, эхлээд нэг 10 жилийг нь үрээд үзье. Чөтгөр цавчих мэс. Хөгжөөд бай. Цэнхэр дэлэх занивчиж мэдгэлүүд хөврнө. Та 10 жилийн турш илдээ тасралтгүй далайлаа. Таны ур чадвар баг зэрэг сайжирсан ч онцгой өөрчлөлт гарсангүй. Шэнигийн эрүү мултрах шахав. Юу гинэ? 10 жил шүү дээ. Хүн 10 жил зөвхөн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлбэл юу ч бүтээж болно. Гэтэл энэ систем рүү 10 жил хийчээд байхад яг л усанд чулуу шидсэн мэт тагчиг. Энэ одоо лойгрын систем юм уу? Гэхдээ нэгэнт ихэлсэн бол буусгах хэрэгтэй. Шэний шүдээ 100 үлдсэн бүх насаа систем рүү юулж орхилоо. 27 жил, 30 жил, 40 жил. Гинт түүний толгой дотор аянг цахих шиг болов. 60 жилийн өөгөггүй хөдөлмөрийн эцэст та цоо шин техник нээлээ. Үүний нэр бол чөтгөр цавчих нарны илт. Шэний гүнзгий амьсгаа авлаа. Энэ бол зүгээр нэг элдний техник биш. Энэ бол цусаа шатааж дотоод хийгээ илд рүүгээ юулж жинхэнэ чөтгөрийг цавчих анхан шатны дээд зэрэглэлийн эрдэм аж. Тэр одоо л жинхэнэ утгаараа чөтгөрийн ангууч болжээ. Өглөөний бүдэг гэрэл цонхоор тусна. Шэний орноосоо босоход юу өвгөн охин хоёр аль хэдийн халуун ус бэлтчихсэн. Айдастай нүдээр түүнийг ширтэн зогсож байх. Тэд түүнийг одоо ч гэсэн мангас алуурчин гэж харж байгаа. Шэний тайлбар тавих гэж оролцсонгүй. Угаасаа энэ биеийн өмнөх эзэн адрын амтан байсан хойно аргаж үгүй биз. Баярлалаа. Би явлаа гэж тэр товчхон хэлээд хогцоо өмсөн гарч одов. Хашаанаас гарахдаа тэр өнгөрсөн шөнө нохоон толгойд чөтгөрийн эрдлэн хайсан хаалгыг өргөж байранд нь буцааж тогтов. Энэ жижигхэн үйлдэл юу охиныг мэл гайхууллаа. Тэр цонхоор шагааж залуугийн нурууг хараад анх удаа түүнийг мангас биш харин хүн гэж мэдрэв. Бай юн мужийн захиргааны байр буюу яам. Өглөөний манан дунд хоёус чулуун арслан сүрдмээр харагдана. Шэний хойгуудын өрөөнд орж өөрийн суудагтаа тоглов. Тэр ширээн дээрх бичиг баримтуудыг эргүүлж хараад юу ч ойлгосонгүй. Түүний ой санамж сэргэлээ. Өмнөх Шэний бичиг үсэггүй боловсралгүй нэгэн байж. Гэхдээ тэр яаж албан тушаал агсан бэ? Хариугт нь энгийн. Чөтгөрүүдтэй хийсэн 8. Энэ мужид чөтгөрүүд гадгаарч энгийн иргэдийг иддэг. Харин Шэний чөтгөрүүдтэй нууц гэрээ байгуулж зарим хүмүүсийг золиослон оронд нь хот дотор амар амгалан байж алдаг байжээ. Үүнийхээ хүчинд тэр дарнахтай ажил сайн хийж байна гэж магтуулдаг байг. Яг энэ үед өрөөний хаалга саврдаж нэгэн залуу хуйг орж ирлээ. Тэр бол Чэнжи. Царайлаг, авьяастай, шудраг залуу. Гэхдээ тэр Шэн-ийг үнэн голоосоо үзэн яддаг. Учир нь тэр дарга ямар олиггүй амтан болохыг мэднэ. Шэн дарга 6 бээрийн сүнд асуудал гарлаа.
гэж Чэнжи арай ядан уураа барьж мэдэгдэв. Шэн И ирүүгээ тулан түүн рүү залхуутаагаар харав. Тэгээд Чэнжи шүдэ зуулаа. Энэ удаагийн чөтгөр хэрээс хитэрч байна. Тэр тосгонд бүр суурьшчихсан. Таныг очиж хилэлцээр хийхийг тосгоныхон гуйж байна. Хилэлцээр гэдэг үгийг хэлэхдээ Чэнжигийн хоолой чичрэв. Тэр дахиад л хідэн гим зэнгүй иргэдийг чөтгөрийн хоол болгож өгөх гэж байгаадаа ударч байлаа. Шэн И суудлаасаа босож сүнэв. Хөөе Чэнжи. Өнгөрсөн удаа төвөөс ирсэн 3 тулааны эрдмийн ном чамд байгаа үсттэй. Чэнжи цочирдов. Энэ новш одоо тэр үнэтэй номнуудыг зарж идэх нь үү? Эсвэл бие засахдаа цаас болгож хэрэглэх гэж байна уу? Тэр хэсэг тэнэгэлдсэн ч аргагүй эрхэнд ширээнийхээ шургуулгаас 3 хуучирсан ном гаргаж ирээд ширээн дээр тавилаа. Түүний гар чичирч сууд нь тов ээжээ. Шэний номнуудыг аваад өвөртөө хингүүтээ хаалга чиглэн алхав. Чэнжи ганцаараа үлдлээ. Түүний төвчээр баралдаж элднийхээ ишнээс тас хатгав. Энэ новш тосгоны хүмүүсийг өхүүлж байж санаа намах нэ. Би өөрөө явах ёстой болов. Гэтэл хаалга дахин нээгдэж Шэнийг нь толгойд сухав. Тэр гайхсан харцаар Чэнжи рүү хараад чи тэнд юугаа хийгээд гүлэрчхөө? Замчлахгүй юм уу? Явъя л да. Чэнжигийн нүд томров. Явъя гинэ. Хаашаа? Шэний инээмсэглсэнгүй. Харин нүдэнд нь өнөөх чөтгөр завжих нарны элдний хүйтэн гэлба тодров. Хаашаа байх вэ дээ? Тэр чөтгөрийн толгойг авахар явцгаая. 2 хөгшин илжиг шогссоор тоос татуулан хотоос гарлаа. Чэнжи урд нь бохимгтой алхаж хаяаныг хойшоо хэлв хийн. Тэр Шэн Иг үзэн яддаг. Урд нь Шэн И чөтгөрүүдтэй уулзахдаа дандаа бэлэгсэхт арх дарс авч авдаг байсан. Харин өнөөдөр хоосон. Гэтэл Шэн И илжигэн дээрээ тухтай гэгчин суугаад гартаа байгаа хуучилсан номнуудыг эргүүлж яв. Түүний нүдний өмнө систем дахин ажиллаж эхэллээ. Үлдсэн 25 жилийн чөтгөрийн насыг энэ удаад хөлийн техник болон нудрагны эрдэмт зохицуулахаар шийдэв. Могоон 8 алхаа. Эхлэх үү? 1 жил. Шэн Игийн хөл хөнгөрч би энэ үд мэт болов. 3 дахь жил. Түүний хөдөлгөөн салхи мэт баригдашгүй боллоо. 6 дахь жил. Энэ техник түүний төрөлхийн зүн совин болж хувирв. 11 дахь жил. Тэр яг л сүнс мэт хөлөө газарт хүргэхгүйгээр гүйж чадах хэмжээнд хүрлээ. Төгс төвшин. Шэн И илжигэн дээрээ сунахад би энэ өмнөхөөсөө хэд дахин хөнгөн болсныг мэдрэв. Гэхдээ дуусаагүй байна. Үлдсэн бүх жилийг үйл зүсэх нудрагны техникт. 18 жил. Түүний нудраг чулуу хаглах хүчтэй болж цохирт бүрэн аян гмит хурдтай болов. 25 жил. Тэр нудрагны эрдмийн гүн ухааныг ойлгож нудрагны мастер гэх шин чадварыг нээлээ. Шэн И номоо хаав. Одоо тэр энгийн нэг хоёг биш. Илд, хөл, нудраг, уран төрлийн эрдмийг тулгын эзэмшсэн төгс зэрэглэлийн тулаанч болжээ. Гинэт Шэн И ям нээлээ. Чэнжи чөтгөр дарах хэлцийнхэн хизээ ирнэ гэлээ. Чэнжи цочсондоо золтой л илжигнээсээ унчихсангүй. Нэг сарын дараа. Чэнжи дотроо баялдаж байлаа. Чөтгөр дарах хэлц ирвэл энэ авилагч Шэнийг хамгийн түрүүнд цаазлах болно. Шэн ич үүнийг гадарлаж байгаа бололтой царай нь барив. 1 сар. Хэрвээ 1 сарын дотор анхан шатны жинхэнэ хүчрхэг нэгэн болж чадахгүй бол Шэний чөтгөрт биш, харин хуулийн элдэнд орох нь тодорхой. Түүнд илүү их чөтгөрийн нас хэрэгтэй. Тэд 6 бэрийн сүмд ирлээ. Эвдэрч сүйдсэн сүм, өвсөнд дарагдсан бурхны хөшөө. Тосгоны иргэд яг л үхтэл мэтгүүлэрч тэднийг хараад тусламжч гуйсангүй. Учир нь хойгууд ирээд чөтгөртөө нийлж байгаад явдгийг тэд мэддэг. Энэ хайл шар арьст чөтгөр энд байгаа гэж Чэнжи шүдэ зүүн хилээд хаалгыг түлхэв. Хаалга нээгдэхэд өдгөн цусны ихүүн үнэр, ялзарсан махны өмхийн үнэр хамах цоргилоо. Өрөөний дотор тал тэр чигтээ цусанд будагджээ. Ширээн дээр хүний мөчүүдийг яг л малын мах шиг эвдэж тавьсан байв. Таазнаас дэгээгээр үлгсэн махнууд дундаас нэг нь нохой чөтгөр орон дээр суугаад
хүний гуйны махыг зулгаан идэж байлаа. Яс тасхийн хугарах чимээ тод сонсогдно. Чөтгөр ясыг химх хазанга цустай амаа арчин тэдэн рүү харав. Өө, хим бэ гэсэн чинь манай түн шүү дээ. Чинжигийн төвчээр барагдлаа. Түүний гар элднийхээ иш рүү чижирхийлэм ачив. Тэр айж байгаач энэ удаад зүгээр өнгөрөөж чадахгүй нь. Тэр илдээ суглах гэж оролдов. Гинт хүнд хүчрэхэг гар Чинжигийн гар дээр даран илдийг нь буцааж хүнд нь орууллаа. Чинжи гайхан Шэний рүү харав. Дахиад л чөтгөртэй наймаалцаж нүдэ анах гэж үү? Энэ хүн үнэхээр цусгүй, сэтгэлгүй мангас юм гэж үү? Шэний Чинжиг тайвшруулах мэт мөрөн дээр нь цохоод ураг шалхав. Тэр цустай өрөө хүний мах идэж буй чөтгөр рүү хараад нүүрэнд нь ямар ч айдас жигшил тодорсонгүй. Харин ч тэр инээмсэглэв. Цав цагаан шүдээ гаргаж яг л ангаа олж харсан араатан шиг эсвэл хамгийн сайн найзаа олж харсан мэт аимшигтайгаар инээмсэглэв. Чинжигийн зүрх зогсох шахав. Энэ инээмсэглэх. Энэ нь урагчийн минэд үү? Эсвэл удахгүй болох алсрын дөхөө юу? Шэний чөтгөрлөө дөхсөөр шарахаа. Яагаад хил дуусгалгүй? Буугаад ирэвдэ. Шэний зөөлөн инээмсэлсээр өрөөрөө орлоо. Түүний хоолой яг л удаан уулзаагүй сайн найзтайгаа мэндэлж байгаа мэт дулаахан сонсогдно. Нохон толгойд чөтгөр хүний гуйны махыг зажлахаа боллоо. Тэр цустай амаа арчаад бие баг зэрэг хажуу тийш болгоход цаана нь ор засаастай харагдав. Орон дээр өөр нэг эмэгчин чөтгөр хүний дотор эрэхтэн идэж хэвтэнэ. Түүний хөхнөөс дөнгөж төрсөн бяцхан гүлгсүү хөхөж харагдана. Ууланд дайснууд их байна. Түр энд бүгээд авъя гэж шар чөтгөр баригд хоолоогоор хэлв. Надад дүрм журм яриад хэрэггүй шүү. Би энд хагас жил болно. Хүүгээ тормит л явж чадахгүй. Шэнигийн нүд гэрэлтээд явчихав. Хөөх, баяр хүргэе. Их хүүхэд нь минь амардсан биз дээ. Тэр ингэж хэлэнгээ цустай заваан орон дээр шар чөтгөрийн яг хажууд нь очиод суучихлаа. Тэгснээ чөтгөрийн мөрөөр нь тэврэв. Шар чөтгөр түүнийг сэжиглэнгүй харна. Наад нялуурлаа бол. Өнөөдөр чи байтугай танаа мужийн дарга ирсэн ч би явахгүй шүү. Шэний түүний нүд рүү ширтэн инээмсэглсэн хിവэрэл байлаа. Явахгүй. Мэдээч шүү дээ. Шар чөтгөр тайвширч юм хэлэх гэтэл түүний нүдэн дэх хүүхэн хараа агшин зурж ичирв. Тэдний тэврэлтсэн биеийн дундаас ган элдний үзүүр чөтгөрийн цээж рүү чимээгүйхэн гулсан орлоо. Хоолоогоо хэрчих мэт чимээ сонсогдно. Чинжи цочин харуул. Шэний чөтгөрийг мөрөөр нь тэвэрсэн хിവэрэ царай нь маш тайван харагдана. Ирсэн зочныг би яаж хөөх вэ дээ? Шэний энэ үгийг хэлэнгээ илдээ сугаж аваад дахин зүрхэн тус газар нь дүрлээ. Халуун цус орбилон гарч хоёулынгийнх нь хогцыг будав. Чи эндэл байх ёстой. Хаашаач явах хэрэггүй. Шэнигийн хоолой улам зөөлрч, харин гар дах элдэн улам хурдан, улам гүнзгийгээр чөтгөрийн биеийг сийчиж байв. Илд мах зүсэх, яс хугарах чимээ дараалан сонсогдно. Шар чөтгөр тэнцэлдэх гэж оролцсон ч Шэнигийн төмөр мэт хатуугаар түүнийг хөдөлгсөнгүй. Гаднаас нь харахад шар чөтгөр яг л дуулууртай хүүхэд шиг суугаад үхлээ хүлээж байгаа мэт харагдана. Хэсэг хугацааны дараа Шэний гараа тавихад үхсэн чөтгөр шалан дээр пидхийн унлаа. Шэний Чинжи рүү харав. Чи түр гарч бай. Чинжи айдастай хүлэгдэн хөлөө арай ядан зөөж гарахаасаа өмнө эргэж нэг харлаа. Шэний орон дээр сууж буй эмэгчин чөтгөр болон гүдэг рүү ширтэж байв. Тэр эмэгчин чөтгөрийн амнаас идэж байсан хүний дотор эрэхтнийг нь зөөлхөн авч хаяад "Бэрхжээ. Гэр бүл гэдэг чинь хамтдаа байхтаа л сайхан байдаг юм. Тийм биз дээ" гэж шивнэлээ. Чинжи байшингийн гадаа гарч гүнзгий амьсгаа ав. Түүний чихэнд байшин дотроос дахин илд мах зүсэх чимээ ам тасрах дуу сонсогдов. Хэсэг хугацааны дараа Шэний гарч ирлээ. Тэр цустайгаараа арчуураар тайван гихчин арчиж байв. "Ордоо. Цэвэрхэн янзлаарай." Чинжи тэсэлгүй асуулаа. Яагаад гинт арчих вэ? Түүний хувьд энэ үнэхээр ойлгомжгүй байр. Саяхан зах дүү болж жүжиглэж байснаа яагаад ийм хүүтэн цустайгаар алав?
Шэний мангасуудыг үзен яддаг юм уу? Эсвэл зүгээр л галзуу юм уу? Шэний хөмсгөө өргөв. Яагаад гэж юу гэсэн үг вэ? Тэр явахгүй гин. Би түүнийг хүн идээд байж ахыг хүссэнгүй. Тэгээд л дундын шийдэл оллоо шүү дээ. Эн чин шалтгаан мөн гэж юу? Чинжи толгоогоос ихсрэн додогш орж цогцснуудыг цэвэрлэхээр явлаа. Шэний ганцаараа үлдмэгцээ тайван царай нь үгүй болж гараа хүчтэй атгав. Өмнөдөө тэр аимшигтай их айсан. Анх удаа чөтгөр алж байгаа биш ч чөтгөрийн шүдний загсардах хүний махыг хараад бөөлжсэн цотгож байна. Тэр айдсаа дарахын тулд тэгж галзуу юм шиг хутгалсан хэрэг. Гэхдээ эрсдэх нь үр өгөөж өгсөн. Шэнигийн нүдний өмнө цэнхэр дэлгэцг яс хэлээ. Оюун орсон нохоо чөтгөр. Нас 145. Үлдсэн 59 жил. Шингээж авлаа. Оюун орсон эмэгч нь чөтгөр. Нас 152. Үлдсэн 61 жил. Шингээж авлаа. Чөтгөрийн гүлэг. Үлдсэн нас 79 жил. Шингээж авлаа. Нийт чөтгөрийн нас 199 жил. Өөрийн үлдсэн нас 1 жил. Хөөх. Яг 200 жил болгож дугууллаа шүү. Шэнигийн сэтгэл сэргээд явчихв. 200 жил. Үүгээр тэр ямар ч тулааны эрдмийг төгс төвшнээс давуулж, магадгүй анхан шатны дээд оргилд хүрч болох юм. Нарны элдээ үргэлжлүүлж хөгжүүлэх үү? Эсвэл нудрарны эрдмээ сайжруулах уу? Чинжи илжиг тэрэг бэлдээд гарч ирлээ. Тэрэгэн дээр чөтгөрүүдийн сэг зэмийг ачжээ. Тэр асад зогсох тосгоны иргэд рүү харав. Тэд одоо хүртэл ипиж ядан айцтай нүдээр харсаар л байлаа. Гэхдээ тэдний харцанд багч болов амьд хүнийг ялбаа тодорчээ. Чинжи санаа алдан Шэнийд жолоог нөгөхдөө. Шэн дарга, таны бодол ямар ч байсан хамаагүй. Ядаж өнөөдөр та эдгэр хүмүүсийн амийг аварлаа. Чинжи арай ядан инээмсэглэх гэж оролдов. Гэтэл түүний гарт байсан жолоог хэн нэгэн шүүрч ав. Шэний аль хэдийн илжигэн дээр мортчихсон Чинжи рүү. Чи ямар сүртэй юм бэ? Гэсэн харцаар харж байлаа. Ядаргаатай юм. Шэний нүдэ эргэлдүүлээд илжгээ гуйд нь цааш явлаа. Магтаад сонсохын тулд заавал нэлэн үг сонсох ёстой юм уу? Шэнийд энэ бүхэн сонирн биш. Түүнд одоо 200 жилийн нас байна. Гэртээ хараад их дэлгүүр хэсэг шиг л наймаа хийх минь. Хотод буцаж ирэх замд Чинжигийн толгой эргэж байлаа. Тэр урд нь явж буй Шэнигийн нурууг цоо ширтэн. Энэ хүн үнэхээр өнөө хавлагч танхаа Шэний мөн гэж үү? Өмнө нь тэр чөтгөр харахаараа зүхтаж энгийн иргэдийг дээрлэгдэг байсан. Гэтэл өнөөдөр тэр хоёр чөтгөрийг нүд цавчилгүйгээр бүр инээмсэглэж байгаад алчглаа. Бас түүний бие арх дарс хүүхэнд шавхагдсан сул дорой бие юм хурдан хөдөлж чадах юм гэж үү? Шэний гинт илжигэн дээрээсээ эргэж хараад өвөртөө байсан 3 номыг гаргаж ирэв. Өнөөх чөтгөр дарах хилцийн нууц судрууд. Хөөе мэ. Би зүгээр л сонирхож харсан юм. Буцаагаад ав. Тэр номнуудыг Чинжи рүү зүгээр л хог шидэж байгаа мэт шидчихв. Чинжи номнуудаа сандран барьж аваад мэл гайхлаа. Энэ үнэтэй судруудыг зүгээр л буцаагаад өгчлөө гэж үү? Шэн дарга, та хэрвээ сонирхож байвал би танд зааж өгч гэж Чинжиг ирэхэд Шэний тоосон шинжгүй үг гараас авлаа. Тэр аль хэдийн 200 жилийн насаар эдгээр эрдмийг тулчин сурчсан шүү дээ. Чинжигээр заалгах хэрэг юу вэ? Тэд яаман дээр ирлээ. Хуйгуудын байрны үүдэнд Шэнигийн хуучин нохойнууд буюу авилагч хамсааднууд нь нарлаж суув. Тэднийг харангуутаа Жан Даху гэх залуу гүйж ирлээ. Тэр бол Шэнигийн хамгийн үнэнч, бас хамгийн өөдгүй туслах нь юм. Шэн аха, та ирчих үү? Жан Даху ярзаасаар яг л эзнээ харсан гүлэг шиг дөхөж ирэв. Аха, таны загсан ажлыг бид нар бүтээсэн. Та магтах байх та. Шэний хөмсгөө зангидав. Юун ажил? Жан Даху нүдээ ирмэн шивнэлээ. Юу байхав дээ? Нөгөө юу өвний охин бүтгүүлсэн болохоор бид нар оронд нь өөр охин болсон. Тэр Чинжи муу гүлэгний дүү охин байгаа юм. Бид нар дөнгөж сая хулгаалаад посгоны амбарт аваачаад нуучихсан. Таныг очиж зугаацахад бэлэн шүү. Шэнигийн зүрх зогсох шиг болов.
Энэ биеийн өмнө хэзэн ийм тушаал өгсөн байж. Чэнжийг хотоос гаргаж явуулсан шалтгаан нь түүний дүүг хулгайлахын тулд байжээ. Гэтэл яг энэ мөчид тэдний ард хүйтэн үхлийн аура мэдрэгдэв. Чэнжи бүхнийг сонсч өгчээ. Түүний царай үнс шиг сааралтаж, нүдэнд нь зөвхөн үзэн ядалт, цөхрөл харагдана. Төмөр хар шиг хүйтэн чимээ гарч Чэнжи илдээ сугаллаа. Новшнууд, та нар бол хүн биш. Зүгээр л үхэл таарах антид. Хөөй, энэ муу гүдэгч нь галзуурчгаж, шинэ ахыг хамгаал. Жандахүү орилж бусад 6 хуягтай хамт илдээ суглан Шэнигийн урдуур орлоо. 7 нь нэгийн эсрэг. Гэхдээ Чэнжи тэднийг тоосонгүй. Тэр бол жинхэнэ тулааны эрдэмтэн. Зайлаад өг. Чэнжи 3 алхаад тэдний өмнө ирлээ. Жандахүү хамаг хүчээрээ илдээ далайсан ч Чэнжигийн илд салхи зүсэх мэт хурдан хөдлөв. Төмөр хугарах чимээ дараалан сонсогдож, 7 хуйгийн илд бүгд тал дундуураа хугарм үсэрлээ. Хуйгууд гайхсандаа хойш ухарч хугархаа илдээ барин чичирнэ. Чэнжигийн илднээс ирж буй хүч тэдний гарыг мдээгүй болгожээ. Чөтгөр гэж хамгаалаарай. Жандахүү айсандаа газар мүлхэн зогтов. Одоо Чэнжигийн өмнө ганцхан хүн үлдлээ. Түүний дүүг хулгайлах тушаал өгсөн бүх муу мухаа нийцнэ. Шэн-И. Чэнжи илдээ чанга атгаж Шэн-И рүү удаанаар атхав. Шэн-И, дараа төрөлдөө хүн шиг амьдраарай. Тэр илдээ 2 гараараа далайж Шэн-Игийн толгойг тас цавчаар буулгалаа. Илдний ир агаар зүсч үхлийн эсгэрээ сонсогдно. Бүх хүн амьсгаагаа төгжив. Шэн-И үхэх нь. Гэтэл Шэн-И илдээ суулсангүй. Тэр зүгээр л зүүн гараараа илднийхээ гэрийг өргөөд Чэнжигийн ирж буй илдний өөдөөс биш, харин мөрөн дээр нь зөөлхөн тавилаа. Зөөлхөн? Үгүй ээ. Чэнжигийн мөрөн дээр уул морох шиг болов. Яс шажигнах эвгүй чимээ гарч Чэнжи тэр дороос өгдлөө. Түүний өгдөг газар цөмдөх шахам хүчтэй мөргөв. Тэр хичнээн хижээгээд ч босч чадсангүй. Шэн-Игийн илдний гэр яг л хідэн тонны жинтэй баган шиг түүнийг газар таджээ. Чэнжигийн царай улааж хүзүүний судсан 5 байна. Шүдээ 100. Тэр дээшээ харлаа. Шэн-И тайван бүр уйтуртайч гимээр царайгаар түүн рүү хард зогсно. Би хийсэн байхаа. Шэн-И илднийхээ гэрийг баг зэрэг дарахад Чэнжи өвдөлтөө явлав. Игдээ буулга гэж.